Хөгжлийг хөгжүүлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банк манай улсад хэрэгжүүлж байгаа эхний төсөл нь хөвсгөл нуурын байгалийн цогцлбор газарт иргэдийн амжиргааны төвшинг дээшлүүлж аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх энэхүү төсөл юм а. За энэ төсөлд нийтдээ 3 сая долларын буцалтгүй тусламжийг зарцуулах юм. Энэ аялал жуулчлал бол ард иргэдтэй ээлтэй ард иргэдийнхаа орлогыг дэмжсэн юм аялал жуулчлал байх ёстой. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бол энэ хөвсгөл нуурын ойролцоо байгаа хатгал, ханх, чандун нүндэр, эренчин лөмб сумын иргэдийн орлогыг нэмэгдүүл хамгийн гол нь аялал жуулчлалынхаа үйлчилгээг олон төрлийн үйлчилгээг бий болгоод иргэд нь өөрсдөө өөрийнхөө амжиргааг дээшлүүлэх ёстой ийм төсөл юм байнамаа. Харин баруун бүсийн баг сургуулийн дотор байрны орчинг сайжруулах төсөлд малчтын хүүхдүүдэд чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Зарим 3 дахь төсөл нь Улаанбаатар хотын иргэдэд төлбөрийн чадварт нийцсэн орон сууц төслийн бэлтгэл ажлыг хангах юм. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн зүгээс төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны бодлогын баримт бичгийг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулан засгийн газарт хүргүүлж байсан. За харин энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын эхний алхмыг хийж байгаа юм. Дунд болон дундаас доош орлоготой иргэдэд орон сууцаар хангахад энэ төслийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах зорилготой энэ төслийг ямар үе шаттайгаар ямар зорилтод бүлгүүд рүү хандуулж хийх вэ гэдэг ийм наривчлсан судалгаа төлөвлөлтийн ажлуудыг хийх ийм зорилттой энэ төслийн ажлынуудад гар үсгсэрж байгаа юм. Эдгээр 3 төслийг Азийн хөгжлийн банкар дамжин хэрэгждэг Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн их үүсвэртэй ядуурлыг бууруулах Японы сангаас санхүүжүүлэх юм. Энэ мэтчил манай улсын ажлын байрыг бий болгох, байгаль орчныг хамгаалах чиглэлээр 16 жилийн хугацаанд 42 төслийг хэрэгжүүлсэн байна. Эдгээр төсөл нь чиглэлээр